Энэ бол Монгол Улсын шилэн данс. Шилэн данс гэдэг бол Монгол Улсын төсөв мөнгө хаашаа хэрхэн зарцуулагдаж байгааг харуулж байгаа зам гэж ойлгож байна. Тэгэхээр 7 жилийн хугацаанд шилэн дансанд бол төсөвтэй холбоотой мэдээллүүдийг оруулж байгаа. Тэгэхээр шилэн дансыг ойлгомжтой, ил тод нээлттэй мэдээлэл оруулж хөтлөх ёстой. Гэтэл нээлттэй ойлгомжгүй мэдээлэл орооснаас иргэдийн дунд буруу ойлголт төрж байна. Жишээлх юм бол хамгийн сүүлд шилэн данс төрөмс байгууллагын дөрөв тогтворол өөрийн Facebook хуудаснаа нийтийн эрдэнэ төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Бат Бэмбэг New Implant гэх филлер гоо сахны үйлчилгээ эрхэлдэг газарт 7,800 мянган төгрөгийн гэрээний төлбөр гэсэн юм тайлбартаар шилжүүлсэн байна гэдэг юм хардлага сэрлэг төрсөн. Тухайн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ажилчид өөрсдөө филлер хийлгэсэн үү гэдэг юм хардлага сэрлэг төрсөн. Гэтэл нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас бол тайлбар гаргахад энэ бол ариутгалтын хаалга буюу ковидын үед намын сан болон шаардлагатай газарт ариутгалтын хаалгыг New Implant гэх албан ёсны эрхтэй юм эмнэлгийн тоног төхөөрөмжт нийлүүлдэг газраас авсан. Энэний төлбөр байгаа гэдэг тайлбарыг өгсөн байгаа. Тийм учраас шилэн дансыг хамгийн гол нь ойлгомжтой зөв хөтлөх ёстой байна. Дараагийнх нь болохоор шилэн дансан дээр ямар зүйл байгаа вэ гэхээр төрөмс байгууллагууд руу төрөөс мөнгө шилжүүлсэн гэдэг нэг юм асуудал байгаа. Тэгэхээр төрөмс байгууллагууд руу төрөөс мөнгө шилжүүлснээр төрөмс байгууллага маань ашигын бус байгууллага учраас татвараас зайлсхийх бас нэг юм арга болж байна гэж үзэж байгаа. Тийм учраас шилэн дансыг нээлттэй ил тод хөдөлснөөр бас авилгыг бууруулах нэг том үндэслэл болж өгч байгаа юм аа. Нийслэлийн иргэдийн хурлалтай холбоотой би нэг хэд хэдэн баримт гаргаж тавьсан. New Implant гэдэг байгууллагад мөнгө шилжүүлсэн. Нийслэлийн иргэдийн хурлаас өнөөдөр тэрэндээ тайлбар хийж байна. Бид нар хаалга авсан гэж байна. Уг нь шилэн дансны тухай хуулиар гүйлгээний утга дэлгэрэнгүй тодорхой дээр нь гүйлгээний баримтуудаа шилэн дансанд оруулсан байх ёстой. Би асуухаар тэд тайлбар хийж тавьдаг гэж таарахгүй. Угаасаа тэндээ байж ах ёстой. Хоёрдугаар нийслэлийн иргэдийн хурл бол маш олон төрийн бус байгууллагууд руу асар хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Төрд ямар нэгэн үйлчилгээ үзүүлж төрөөс мөнгө хүн авч байгаа ямар нэгэн байгууллага авж байгаа бол тэрнийхээ татварыг манай татварын ерхий газарт эсвэл хариалагдах дүүргийнхаа татварт заавал тайлагнах ёстой. Тэр үйл ажиллагааны бүх зардлаа хасаад үлдсэн хэсгээ ашигт тооцоод тэр ашигаасаа татвар төлөх ёстой. Төрийн бус байгууллага бол өөрөө ашигын төлөө бус байдаг учраас татварын харилцаанд орохгүй байгаамаа. Энэ төрийн бус байгууллагууд руу төрийн байгууллага мөнгө шилжүүлдэг байдлыг таслан зогсоох ёстой. Яагаад гэвэл Монгол улс саарл жагсаалтанд орсон нэг том асуудал нь төрийн бус байгууллагууд байд юм аа. Саарл жагсаалтнаас гарах гэж баахан амлалт өчиг өгчөөд төр нь өөрөө төрийн бус байгууллагууд руу мөнгө шилжүүлээд байж байна. Энэ болохгүй. Монголд байгаа энэ олон төрийн бус байгууллагуудаас тайлангаа өгдөг, татварын харилцаанд ордог, нягтлан бодох бүртгэлтэй төрийн бус байгууллага маш цөөн. Зарим төрийн бус байгууллагууд банк эзэмшээд явж байна. Энэ байж болохгүй асуудлууд байхгүй юу? Тэгэхээр төрийн бус байгууллага руу мөнгө шилжүүлдэг ажлаа бид нар зогсоогоогүй цагт энэ фатфас гаргасан саарл жагсаалтын даалгаврууд бол биелэхгүй. Тэгэхээр Монгол банк, Уул зүйн дотоод хэргийн яам энэ саарл жагсаалт хариуцсан бүх хүмүүс төрийн бус байгууллага руу мөнгө шилжүүлээд байгаа энэ асуудлыг л нэн даруй зогсоох ёстой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурл одоогоор энэ төрийн бус байгууллагууд руу мөнгө шилжүүлдэг асуудлаа тайлбарлаагүй байна. Ингэж зогсоож иж бид нар татварын орчин маань эрүүл болно, санхүүгийн орчин маань эрүүл болно.